За галзуу кино сувагта тавтай морил. Энэ удаад блогийнх нь ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2015 онд гарч ирсэн мини цуврал болох Splash Splash Love. За нэлээд галзуу хөөрхөн сонирхолтой кино санагдсан учраас та нартай ярьж өгөхөр сонголоо. Тэгээд энэ галзуу хөөрхөн киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар EasyCar Finance банк бус санхүүгийн байгууллага болон Unitel-ийн дараа төлбөрт Plusbox хамтран ажиллаж байна. Та нар маань сабадраагүй саба адарцсан бол лайк адархаа мартав. Тэгээд хэдүүлээ энэ галзуу хөөрхөн сонирхолтой киноны тайлбартаа орцгоё. Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Дамби Эйш өгөхөр бэлтгэж байлаа. Гэвч Эйшийн өдөр хойртох тусам Дамбигийн сэтгэл санаа тавгүй болно. Учир нь Дамби тоондоо маш муу. Дамби тоондоо дургүй учраас тооны хичээл эхлэхээр л нойр нь хүрээд унтчихдаг. Уур нь хүрсэн багш нь тэрнийг самбар дээр гаргаад тоо бодуулах гэсэн ч Дамби нэг ч тоо бодож чаддаггүй. Гэвч ангийнхныхаа өмнө ингэж эвгүй байдалд орсондоо урам нь хугарсан Дамби гэртээ ирсэн даруйдаа зурагтаар үзэх дуртай дуу хөгжмийн сувгаа тавьж хажуугаар нь гар утсаа ухаж бүхнийг мартна. Ээж нь тэрнийг зэмлж шалгалт шүүлгэндээ бэлтгийг сануулад хэрвээ чи дууны үг цээжилдэг шиг тоогоо цээжилдэг байсан бол өдөө дагуу математикч болчихсон байх байсан та гэж үгэлсэн ч Дамби энийг нь тоосонгүй. Ээж нь чи яг аавыгаа дуурайц тоондом ийм байвал чи ямар ч их сургуульд орж чадахгүй үлдэх байх шүү гэж үгэлсээр Дамби ээжийнхээ өгүүлэхийг тэсч байсан ч ээж нь сувгаа сольж үзэх дуртай түүхэн сэдвт сэрэлэ тавьсанд түүхийн хичээлд үнэн голоосоо дургүй Дамби бошуухан босоод явчлаа. Тэгээд тэр сэтгэлээ засах санаатай найзтайгаа уулзахад найз нь тэрэнд маргаашийн шалгалт бол чамд ганц л олдох боломж шүү. Энэ шалгалтанд фейлдэх юм бол тэгээ чи ямар ч ирээдүгөө олон л гэсэн үг шүү гэж хэллээ. Хэд хоногийн дараа шалгалтын өдөр боллоо. Тэр өглөө Дамби оройтож сэрээд шалгалтанд амжихаар гэрээсээ сандарч гүйж гарахад ээж нь цүнхэнд нь ойр зур бэлэн гоймон чипс мипсхийн хийж өгөнгөө. Миний охин хамгийн сайнараа хичээгээрээ тэгээд сайн их сургуулийн ирэх авна шүү гэж урам өгөх гэж оролддог. Гэвч энэ үг Дамбиг бүрж дарамтанд орууллаа. Тэгээд сэтгэлэн зовсон мань хүн гинэ тухайн орсон юм шиг л замдаа автобусын дотор тоогоод автах гэж оролдсон ч нэг л болж өгсөнгүй. Цагаасаа хоцорч байсан ч Дамби автобуснаас өсөрч буугаад гүйсэн ч автобусанд шүүхрээ мартаж орхиж. Ингээд усан борон дундуур ухаангүй гүйж явсан Дамби гинэд хөшөж орхилоо. Очоод угаасаа шалгалтанд тэнцэхгүй юм чинь эндээс цогтаач үл яах вэ гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхэлнэ. Тэгээд Дамби шалгалтын төвийн хажууханд байх тоглоомын талбайн дэргэд гудамжны сандал дээр суугаад эндээс алга болоод хаашаа чамаагүй хол явчих юмсан гэж чин сэтгэлээсээ боддог. Тэгсэн тэрний сууж байсан сандалны дэргэд үүссэн нэгэн шалбайг Дамбигийн анхаарлыг тадлаа. Учир нь тэндээс бөмбөрний чимээ гараад байх шиг. Дамби тийшээ очиод өнгөж хартал тэнд нь Эрдэнэ Солонгосын хааны ордонд бүх төшмөлүүд нь цуглаад бурхнаасаа хурбороо гуйх зан үйл болж байна. Ингээд Дамби гүйж ирээд шалбайг руу өсөртөл тэр чигээрээ усанд живж орхино. Тэгээд тэр дээшээ зүтгсээр уснаас гартал яг тэр газараа боловч өөр цаг үед гараад ирчих. Тэр цаг хугацаагаар аялаад Эрдэнэ Жосон улсад ирсэн нь энэ байлаа. Жосон улсад 3 жил хур бороо ороогүй учраас гангачиг нүүрлэж ард түмэн зовлонд автсан байсан үед Дамби очсон байна. Үндэсний хувцастай баахан хүмүүсийг харж гайхсан Дамби "Гүй та нар энд кино зураг авч байгаа мó?" гэж гайхаж асуусанд тэрний юу яриад байгааг ойлгоогүй хаан болон төшмлүүд бүгдээрээ гайхацгаана. Урд хожид үзэгдэж байгаагүй хачирхалтай хүнийг харсан эзэн хаан Сижон тэрнээс асууна. "Гүй чи чөтгөр юу вэ?" "Гүй би жирийн л нэг ахлах сургуулийн сурагч." Гэвч тэрний яриад байгаа зүйлийг хүмүүс ойлгохгүй байсан учраас тэрнийг ямар нэгэн эд шидийн шившлэг хэлээд байна гэж бодцгаана. Тэнд байсан тайгнуудын толгойлогч Дамбигийн тооны багштай адилхан хүн болохыг хараад Дамби "Тооны багшаа" гэж дуудсан ч цаадах нь тэрнийг яаж таних вэ? Тэнд байсан хүмүүс улам илүү айдас давтсан учраас харуулын цэргүүд сэлмээ сугалж гүйлдэж ирээд Дамбид сэлмээ тулгалаа. Тэр сэлмэгийн жинхэнэ сэлэн болохыг ойлгосон мань хүн цаг хугацаагаар аялж дээр үед очсон гэдгээ ухаарад "Бурхан намайг илгээлээ. Та нар намайг дагаад хэл. Бурхан минь хур бороо хайрлаач" гэж хашгирч эхэлнэ. Тэнд байсан төшмлүүд тэрнийг шидэт тарин хэлж байна гэж бодоод бүгд доош мөргөх зур Дамби бошуухан шиг тэндээс гарч зугтаалаа. Тэгэд нөхөр хааны ордны хашаан дундуур зугтаж явахдаа хааны тайгнуудын хувцсыг хадгалдаг өрөөнд яваад орчихно. Тэгээд зүсээ хувиргах ёстой гэдгээ ухаарсан Дамби тайгнуудын хувцснаас нэгийг авч өмсөд тэндээс гарч явна.
Тэгсэн ордны тайгнуудыг бүгдийг хааны уулзалтын өрөө рүү дагуулж явсанд Дамби тэдний дунд хамт яваад орчноо. Энэ хурлын үеэр хаан төшөмлүүд болон тайгнуудтай. Энэ цагаас эхлээд бид элдв мухар сүсэгт найтхаа болцгох болно. Харин үүний оронд тоо бодлогын шинжлэх ухаанд илүү анхаарвас улс орон маань хөгжих болно гэж туушаалаа. Гэвч тэрүүн төшмөл энийг эсэргүүцнэ. Эзэн хаант минь, тоо бодлого гэдэг бол өөр нэгэн төрлийн мухар сүсгээс өөрцгүй. Тэглээч тоо бодлого гэд бид яаж байгаль дэлхийн зам байдлыг ойлгох вүлээ. Манай улсад хур бороо орохгүй байгаа гол шалтгаан нь Бурхан Тэнгэр эзэн хаанд хэлгэнсэнтэй холбоотой. Тиймээс энэ хэлэнг тайлахын тулд эзэн хаан хатантайгаа хамт онцгой зан үйлийг үйлдэж Тэнгэрийн хэлэнг арилгавас зохилтой билээ. Тэднийг ингэж ярилцаж байх зур Дамби тэндээс сэмхэн мөлхөж гараад замдаа гээжгсэн гар утсаа олохоор явлаа. Гэвч гар утсаа олохтой зэрэгцээд ордны харуулууд барьж авч хаан дээр аваачлаа. Хааны өргөнд очиж хааныг хүлээх зураа Дамби, би борооны усаар дамжаад энд ирсэн юм чинь бороо орох юм бол буцаж чадах юм байна гэж бодно. Гэвч тэнд 3 жил бороо ороогүй болохыг сонсоод мань хүн шоконд орно. Нөгөө тэгвэр эзэн хаанд тэр ерөөсө таалагдахгүй байлаа. Гол нь Дамбигийн гар утас хааны сонирхлыг маш их татна. Учир нь гар утас нь бороо орж байгаа скрин сейвертэй байдаг. Бороо орохгүй байхад гар утсан дотор нь бороо ороод байгаад эзэн хаан гайхах нь ойлгомжтой. Гэвч Дамбигийн тайлбарыг ойлгохгүй байсан учраас наад нөхрийнхөө гарыг тасал. Тэгвэл үнэнээ хэлэх байх гэж хамгаалагчтай туушаалаа. Дамби айгаад, би ирээдүгөөс ирсэн жирийн нэг сурагч охин, би бас түүхийн хичээлдээ сайн гэж хэллээ. Гэвч эзэн хаан энийг нь тооддгүй. Тэрхэн мөчид Дамбигийн толгой ажиллаж, би бас тоо бодлогын эрдэмт гаргуудсан гэж хашгирсанд энэ үг нь эзэн хааны анхаарлыг татна. Тиймээс эзэн хаан тэрнийг тоо бодлогодоо онцгой сайн гэдгээ нотлох хүртэл нь түр амьд үлдээхээр шийддэг. Тэгээд эзэн хаан тэрний өмнө цаасан дээр зурсан нэг бодлого өглөө. Дамби ихэндээ энийг нь ойлгож ядаж байсан ч удалгүй Пифагорын теорем болохыг ойлгож тэр дороо бодсонд энийг нь харсан эзэн хаан гайхнаа. Гэхдээ чи энийг ийм амархан бодчих байгаа юм уу? Миний эрдэмтэд ийм бодлогыг бодохын тулд 3 хоног болдог шүү дээ. Баярлсан мань хаан тэрнийг багахан алтаар шагнасанд Дамби хааны хамгаалагчийн тусламжтайгаар хааны ордны ойролцоох нэг байшинг түрээсэлж суулаа. Энэ үеэр хааны ордонд байхдаа өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэгдүүлж болохгүй юм байна гэдгийг Дамби мэдэж авсан байна. Тиймээс тэр эрэгтэй хүүхдийн дүрд тоглож эхэлнэ. Дамбиг эзэн хаан Сижон өөрийнхөө эрдэмтдийн нэг болгон өргөмжилсэн нь тэрнийг өсвөр насны эрэгтэй хүү гэж бодсонтой холбоотой байлаа. Тэгээд чи энгийн ард түмэнд тоо бодлогыг зааж өг. Хэрвээ амжилттай болвол би чамайг нутаг руу чинь буцаана гэж амлана. Гэхдээ эзэн хаан өөрөө Дамбигийн хамгийн ихний сурагч нь болохоор боллоо. Тэгсэн Солонгосын түүхэнд хамгийн агуу хаан болох Сижон хаан өөрөө тоо бодож ерөөсө чадахгүй байлаа. За тэгээд Дамби эзэн хаан Сижонд төвчээртэйгэр тоо зааж нэмэх хасах үржих хуваах үйлдэлүүдийг зааж эхэлдэг. Улмаар Сижон хааныг тоондоо сайжрах тусам Дамби хаантай нүүр хагарч жирийн найзууд шиг л хандах боллоо. Тэгээд удалгүй хаанаас шалгалт авч буруу бодсон бодлого бүрийн тоогоор бүр шийтгэхээр болдог. Тэгээд шалгалтын дараа Дамби хааны толгой руу цохиж аваад хамгаалагчд нь алуулхаа шахнаа. Энэ үеэр хааны хатан хааны өргөнд хүрэлцэн ирлээ. Тэгсэн хатан өөрийнх нь найз охинтой яг адилхан байгааг Дамби анзаарна. Гэвч хатан Дамбиг танихгүй нь ойлгомжтой. Харин хатныг ирэхэд хаан тооны хичээлээ нууж өөр чухал ажил хийж байгаа дүр үзүүлнэ. Тооны эрдэмд сайжирч байгаадаа урамшсан эзэн хаан тэрөөрөө өлссөн Дамбиг өөрийнхөө хоолоор дайлсан боловч амд нь Дамбид таалагдсангүй. Тэгээ жирийн иргэдийн хоол хааны хоолноос илүү амттай байдгийг нотолохын тулд Дамби хааныг дагуулад ордны гал тагоонд аваачиж цүнхэндээ байсан бэлэн доогийг чанж өгсөнд эзэн хаан халуун ногоотой доогийг амаа олохгүй иддэг. За байж гараа бороо нэг хальт далигаадгий. Өшөө догбуугийг эснээс цаан чинь Япоки гэд брендing гал 100 амттай догбууги байна. Та нар маань хаанаас амталж болох вэ гэхээр Монгол орны хаанаас ч сүлжээ дэлгүүрүүд болон CUGS-ийн бүх салбарт байгаа юм байна. Ширхэг бүрт хайр шингээв. Япоки брендing догбууги. Ийм супер амтыг яаж зохиодог вэ наа? Guys, догбууги идмээр санагдвал Япокигийн биш. Догбуугийн домог нь Япоки. Маргаан үгүй. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Гэвч маргааш нь эзэн хааны бие эвгүй өрхөж ордныхан бүгд сандралдан гүйлдэцгээж эхэллээ.
Учир нь халуун ногоотой хоол иддэггүй байсан хаан гинэт баахан халуун ногоотой дог идэд тэрнийг гаргах үед айхтар хорссон нь тэр байлаа. Тэр бүхэл ордны үзмөрч хааныг хараал дуртлоо гэж үзээд духан дээр нь хараал зайлуулах шившлэгтэй цааснаажээ. Энийг харсан Дамби "Гүй эн чинь ид шид биш зүгээр нэг халуун ногоотой дог штий. Гинэт халуун ногоотой гомын их идэхээр ходоод чинь эвгүй орох нь аргагүй штий" гэж хэлнэ. Гэвч хаан тэрнээс "Гүй ходоод гэж юу вэ" гэж асууснаар мань хүн хүний биеийн анатомийн талаар юу ч мэдэхгүй нь тодорхой болно. Ингээд Дамби тэрэнд хүний биеийн анатомийн талаар мэдэх бүхнээ зааж өглөө. Тэгээд хамгийн чухал эргэтэн бол зүрх. Та цээжин дээр гараа тавиад үзэх юм бол зүрх чинь хүчтэй цохилж байгааг мэдэрнэ гэж хэллээ. Эзэн хаан цээжин дээр гараа тавьж үзээд "Гүй надад л лав юу ч мэдрэгдэхгүй байна" гэж хэлсэнд Дамби "Зүгээр дээ, хожим та хайртай хүнтэйгээ уулзрах үедээ энийг хүчтэй мэдэрнэ" гэж хэлдэг. Дамбигийн энэ бүх яриа эзэн хаанд таалагдсан учраас тэр шууд Дамбиг дагуулж яваад тэрнийг Жусан улсын бүх эрдэмтдийн багшаар томилж гэнэ. Тэгээд Дамби тэдэнд зөвхөн тоо төдийгүй бусад шинжлэх ухаан тэр бүхэл газар тариалан хүртэл зааж өглөө. Дамбиг эзэн хаанд хичээл зааж дууссаны дараа талархсан Сэжүн хаан тэрэнд нэг жижигхэн мандрин бэлгэлсэнд Дамби баярлалаа гэж хайхрамжгүй хэлчихэд нүдэн дээр нь идчихдэг. Энийг харсан хаан дургуутаж "Гүй чи чинь манай улсад тэнэвчилж ирсэн байж талархаж мэддэггүй юм аа. Жусан улсын жирийн иргэн байсан бол энийг дор хаяж 3 хоног хадгалж угаад идэх байсан" гэж хэлсэнд Дамби тоосон шинжгүй. "Гүй жирийн нэг мандрин л байж тээ, сүржигнээд ах юу байна" гэж хэлнэ. Тэгээд тэд гадагш гарч Дамбигийн зааж өгсөн спорт болох хөл бөмбөг тоглолоо. Тэр өрөө байнга намблаг байдаг эзэн хаан сүүлийн хэдэн жилд анх удаага гүйжээ. Хаан хүн гүйвэл ард олны нүдэнд ичхэвтер байдалд орно гэж хааныг хэлэхэд Дамби харин ард түмнийг захирж байгаа хүн бусад хүн юу бодох бол гэдгээс айлгүйгээр зөв гэж бодсноо л хийдэг байх ёстой гэж урамшуулдаг. Энэ үеэр хаан өөрийг нь төдийлөн тоохгүй өөрт нь цаг гаргахгүй байгаад дургуутсан хатан түшмэлдээ хэлж хааны хоолнд тусгайлан бэлдсэн өдөөгч байдас хийлгэлээ. Гэвч тэр хаантай цуг хоол идэж байсан Дамби тэр хоолыг нь идэж орхино. Хатан хаан дээр ирээд хааныг хамт хонохыг ятгсан ч хаан чухал ажил хийгээд маш завгүй байна гэж татгалздаг. Энэ үеэр мансуурсан Дамби ирээд хааны өмнө хөл алдан унлаа. Сандарсан хаан тэрнийг тэрвэрч аваад хатныг явж байхгүй юу гэж хүснэ. Эвгүй байдалд орсон хатан тэндээс ууртаагаар гарч явсан бол мансуурсан Дамби чангаар ярьж дуудуулах гэж оролдож байлаа. Сандарсан хаан арай хийнэгм амийг нь дарж байж дуугүй болгож чаддаг. Удалгүй ухаан орсон Дамби хаанаас "Сая юу болсон бэ? Буруу зүйл хийсэн бол намайг уучлаарай" гэж хүссэнд хаан ч "Зүгээр дээ" гэж тайвшруулдаг. Тэгээд хаан Дамбиг гэрэлүүн дөхөлж өгөхөөр хамт алхнаа. "Хэрв чи ард түмэнд тооны ухааныг зааж өгч чадвал чамд өндөр хэрэгэм зэрэг өгч тэр бүхэл сайн үйлдвэрийн адуугаар шагнана. Надад тэр бүхэн чинь хэрэггүй. Бороо ормогц би нутаг утсан. Тэгвэл тэр хүртэл чинь хоёулаа эр хүмүүсийн ёсоор сайхан найзууд бай. Намайг хаан биш найзаа л гэж бодоорой." Гэвч маргааш нь байдал буруугаар эрэглээ. Хааны төшмлүүд хатныг эвгүй байдалд оруулсан хэрэгт буруутгаж Дамбиг баривчилж амна. Тэгээд тэрнийг тамлах гэж байтал эзэн хаан саад болно. Энэ хүн бол энэ улсад байхгүй онцгой эрдэмтэн. Үүнийг цаазалж болохгүй. Хэрв тэр үнэхээр шилдэг эрдэмтэн юм бол 2-7 хоногийн дотор борооны усыг цуглуулж усалгаа хийх төхөөрөмж хийх. Хэрв чадахгүй бол хааныг хуурам мэхэлсэн хэрэгээр цаазлая. За ингээд Дамби борооны ус цуглуулж ажилдаг усалгааны төхөөрөмж хийхээр шаргуу ажиллаж тооцооллыг нь хийхээр тоо бодож эхэлдэг. Үүнд нь хааны хамгаалагч хөгжимчин залуус туслана. Тэгээд Дамби олон хоног шаргуу тооцоолол хийсний эцэст хамгийн сүүлийн тоог бодож дуусахтай зэрэгцээд Жусан улсад бороо асгарч эхэллээ. Энэ үеэр Дамбитай уулзалгүй хэд хонсон эзэн хаан ганцаараа ядартлаа бөмбөг өшөглөөд хөл бөмбөгийн талбай дээр хэвдэж байдаг. Гинт бороо асгарсанд эзэн хаан баяртай байсан ч бороо ормогц нутаг буцах тухайга ярьж байсан Дамбигийн үгийг санаад тэрний байгаа газар руу яарангуйлаа. Энэ үеэр Дамби нутаг буцахаар бэлдэж байсан ч ус хуримтлуулах төхөөрөмжөө ажилуулахаас нааш буцахгүй гэж шийдээд буцаад явдаг. Эзэн хаан тэрэн дээр ирлээ. "Чи төхөөрөмжөө хийж амжихгүй бол яг одоо зугтах хэрэгтэй. Минь улс руу явах хөлөг онгоцыг бэлдсэн байгаа. Би бүх амьдралынхаа туршид зугтаж ирсэн. Энд ирэхдээ хүртэл би шалгалтаас зугтаж ирсэн. Гэхдээ одоо би зугтахгүй. Би энийг заавал хийх болно." Үүнтэй зэрэгцээд хааны хөгжимчин залуу хааны тэргүүн түшмэл дээр очино. Үнэн хэрэгтээ тэр түшмэлийн туршуул байж. Дамби өөрсөд нь гай болох магадлал улам бүр нэмэгдэж байгааг ойлгосон түшмэл туршуулдаа тэрнийг зүйл дуусгахыг тушаадаг. Гэвч өнгөрсөн хугацаанд Дамбитай хамт байж дассан хөгжимчин
тэр үнэхээр ирээдүгөөс ирсэн байх магадлалтай гэж тайлбарладаг. Гэвч цаадах нь тэр тусмаа устгахгүй бол бидэнд аюултай гэж зүтгэн. Тэгээд хөгжимчин залуу Дамбиг сундлаад ойн гүнд очиж тэрнийг алхаар сэлмээ сугалсан ч алж чадахгүй гэдгээ ойлгоно. Чамайг би эмэгтэй гэдгийг анханасаа мэдэж байсан. Гэхдээ чиний нууцыг хиндэж задлахгүй. Би хүмүүсийг хуурахыг хүсээгүй. Гэхдээ ордны эрдэмтэн заавал эрэгтэй хүн байх ёстой болохоор надад өөр арга байсангүй. Энэ үеэр Дамбиг ойд алуулсан гэдэгт итгэлтэй байсан түшмэл хаан дээр очиод тэрний үлдээсэн бүхэн ард иргэдэд нь хортой нөлөө үзүүлж байгаа учраас яралтай устгахыг зөвлөдөг. Тэгэхгүй бол улс орны уламжлал алдагдаж сүрэх болно гэж тэр бодож байгаагаа бас хэлдэг. Гэвч үүнд нь дургуутсан хаан Дамбиг хахаар мориндоо мордоод давхилаа. Харин ой дотор Дамби хөгжимчин хоёрыг устгах даалгавар авсан харах хувцастай хүмүүс тэдэн дээр ирж байна. Байдал биштж байгааг ойлгосон хөгжимчин Дамбиг мориндоо мордуулж зугтаалгаад өөрөө сэлмээ сугалж тэдэнтэй тулалдаж үлддэг. Энэ үеэр хатанч бас хааны хойноос ойроо гүйсэн байж. Тэр ой дундуур хөлөө холгож цус шүүртэл гүйжээ. Харин нөгөө талд Дамби мортойгоо давгсаар салаа замын уулзварт ирдэг. Тэгээд тэр хаашаа явахаа мэдэхгүй байсан ч хааны хэлж байсныг санаад нараар баримжаалж зүүн гар талаа дагаад явдаг. Тэгээд Дамби давхсараа далайн эрэг дээр очисонд хаан тэнд тэрнийг хүлээж байлаа. Тэр шүн тэр хоёр далайн эрэгт гал түлж хонохдоо тэнгэрийн ододыг ширтэн сууцгаана. Ирээдүйд манай улсад ийм гоё одод харагдахаа болно гэж хэлээд утсан дээрээсээ одон орны зураг харуулна. Ирээдүйд зөвхөн хамгийн тод од л харагддаг болно. Манай энд тийм биш ээ. Энд бүх од тод. Тиймээс чи зөвхөн тод ганцхан одыг биш харин харахыг хүссэн одоо харж болно. Гэхдээ чи нутагтаа очиод сайн ажиглаарай. Тэгвэл чи бусад одыг ч бас харна. Хүний нүд зүрхнийхээ харахыг хүссэн зүйлийг л харддаг юм. Тэгэд мань хаан Дамбид сэтгэлдээ болсон гэдгээ хэллээ. Хэдийгээр Дамби хааны ордныхныг хуурч байна гэж бодож хэлсэн ч тэрнийг эмэгтэй болохыг хаан ч бас анханаас мэдсэн байж. Энийг сонссон мань Дамби ч бас хаанд сайн болсон гэдгээ хэлдэг. Тэгэд хаан Дамбид зөвхөн язгууртнууд сурдаг ханз биш. Ард түмэндээ зориулж сургад амархан бичиг зохиож өгөх хүсэлтэд явдгаа хэлж энийг заавал хийх болно гэж Дамбид амладаг. Тэр мөчөд Дамби хичээлээ санж цүнхнээс воон гаргаж ирээд воон дээр хаан өмнө нь сууж байгааг ойлгодог. Тэгэд тэрнийг энэ амлалтаа биелүүлэх болно гэдгийг ухаарна. Харин нөгөө талд хөгжимчин залуу дайснуудаа ялсан ч өөрөө шархтаж. Тэр ой дундуур явж байхдаа гутал нь холгож цус шүүрсэн хатантай таарч хамтдаа нэг газарт хоног төөрүүлэхээр болно. Тэр үед хатан хөгжимчин залуутай багада тоглодог байснаа дурсан саналаа. Маргааш нь ордондоо очисон хойно хаан түшмлүүдээ цуглуулад ард түмэнд сайн үйлчилсэн түшмлүүдийг шагнаж урамшуулахар болсон гэдгээ хэлдэг. Үүнийг түшмлүүдж баяртайгаар хүлээж авна. Гэвч тэд нөгөө эрдэмтэн хүүг яах вүлээ? Шинэ бүтээлээ танилцуулах цаг нь болсон юм биш үү гэж шаардцгаана. Энэ үеэр Дамби шалбаагийн тунарсан хөвдийг харж нөгөө төхөөрөмжөөр нь ус урсах урсцыг сайжруулах аргыг олж амлсан төхөөрөмжөө хийж чадлаа. Ингээд мань хүн ордонд үлдэхээр болж үргэлжлүүлээд хаанд одон орон болон бусад хичээлүүдийг заана. Нэг өрөө Дамбиг ордны галтгоонд иртэл тэнд хатан нууцаар хоол идэж байлаа. Тэгсэн хатны ойрын хүмүүс тэрнийг жин нэмчихнгээд хоолыг нь хордог байсан болж таардаг. Энийг харсан Дамби тэрнийг бэлэн гомонгоор дайлсанд сэтгэл нь сэргсэн хатанч тэрнтэй ойр зүрийг ярилцаж эхэллээ. Тэр цагаас эхлээд тэр хоёр найзууд болцгоно. За sorry, борон дахиад нэг далич заяа. Хүш гомон гиснээс цаан ч олон улсын стандартуудыг хангасан Нанжин нутгийн дахиа гахаа үхрийн гэд олон төрөлтэй амар порцтой гомон байгаа юм байна. Ханаас ах уу гэхээр Монгол орны ханаас ч сүлжээ дэлгүүрүүд болон CUGS-ийн бүх салбаруудаас гэж байгаа. Сураг сонсохноо энэ гомонг идэж бархуул гэдгийм байх шүү тамина. За тайлбартаа буцаад оръё. Хэдийгээр Дамби өөрийг нь мэдэхгүй гэж бодож байсан ч тэрнийг эмэгтэй гэдгийг хатан ч бас мэдэж байж. За тэгээд маргааш нь хатан хаан дээр очиод Дамби тэр хоёрын талаар бүхнийг мэднэ гэдгээ хэлж би хатан ихтэй ярилцаж Дамбиг таны татварын хинэрүүдийн нэг болгосон гэж хэлдэг. Нөгөө талд ордны шивгчингүүд Дамбигийн хувцсыг солиод гойж гоодно. Дамби эхэндээ юу болоод байгааг ойлгохгүй байсан ч удалгүй тэрнийг хаантай дэр нэгтгэх гэж байгаа болохыг ойлгоод айсандаа тэндээс зогтчихно. Үүнийг сонссон хаан ордон дотроо Дамбиг хайж явсаар олоод өрөөндөө авчирна. Намайг зүгээр орхиочтой. Хоёулаа сайн найзууд бай гэж та хэлсэн биз дээ. Тэгээд ч би дөнгөж 18-тай. Би чамайг эмэгтэй гэдгийг аль эртнээс мэдэж байсан ч гэсэн ягаачгүй үсттэй. Би чамайг идчихгүй. Чи өнөөшн эндээ хончих. Тэгэхгүй бол манай ээж намайг зүгээр суулгахгүй.
Маргааш нь Дамби хөгжимчин найздаа дарих хийхтэн тусалж угаад төрсөн гэрээ ээжигээ их санаж байгаагаа хэлнэ. Хариуд нь цаадах нь чи нутаг буцна гэдэгтээ итгэлтэй байна уу гэж асуулаа. Энэнд нь Дамби хариулж чадсангүй. Учир нь тэрний сэтгэл хоёр доод цаашид яахаа мэдэхгүй болсон байлаа. Харин нөгөө талд эзэн хаан Дамбиг өөртөө хамт энд үрд үлдэхийг гуйхаар бэлтгэж байна. Яхаа мэдхэ болсон мань Дамбиг ганцаараа бодлогошроод сууж байтал хатан ирээд чамайг нэг хүн дуудуулж байна гэж хэлээд дагуулад явлаа. Дамби гайхаж тэрнтэй хамт явтал хатан тэрнийг шууд хааны хатан их рүү дагуулж аваачна. Тэгсэн хатан их Дамбигийн ээжтэй яг адилхан хүн байж таардаг. Энийг харсан Дамби ээжигээ санахтаа өөрийн ирэхгүй ойллаа. Дамбиг яагаад гэнэт ингэж ойлгох болсныг хэн ч ойлгодгүй. Тэр шин Дамби өөрийнх нь тусламжтайгаар бүтээсэн одон орныг судлах төхөөрөмжийг ашиглалтад оруулахыг хардаг. Энэ үеэр эзэн хаан тэрэнд "Би чамд нэг сони юм харуулъя" гэж хэлээ тэрнийг шинэхэн зохиосон үсгнүүдэд өлгсөн нэг байшинд дагуулж авчирлаа. Тэгээд унших бичих ажлыг хэлбэршүүлэх зорилгоор 28 үсэгтэй цагаан толгой зохиосон гэдгийг хэлээд энийг сурснаар жусан улсын хүн бүр уншиж бичиж чаддаг болно гэж баяртайгаар тайлбарладаг. Дараа нь хаан тэрнийг өрөөний голд байсан суудал дээр суулгаад үсэнд нь хааны хатны үсний хатгуурыг хатгана. Надтай хамт энд үлдээч. Би чадахгүй. Би бороо ормогц эндээс явна гэж өөртөө амласан. Тэгээд ч ээж минь намайг хүлээж байгаа. Тэгвэл чи ээжтэйгээ уулзчаад эргээд ир гэж гуйхтан Дамби бас л татгалзлаа. Хаан тэрэнд "Аргагүй дээ. Ирээдүйд манай эндхийн жусан улсаас илүү сайхан байдаг гэж таарна. Харин манай энд өвчин зовлон ядуурлагэд шийдэх асуудал ихтэй. Хэрвээ чи нэгэн тэнгиж шийдсэн бол хүсснээ хийдэ" гэж хэлээд тэндээс гараад явна. Өрөөнд ганцаараа үлдсэн Дамби ягаа мэдэхгүй зогсож байтал ардаас нь нэг хүн гарч ирээд толгойг нь цохиод ухаан алдуулдаг. Тэгэд нуруулын сэлмээр зоогоод байшинг бүхэлд нь галдан шатаагаад яваад өгнө. Шинэхэн байгуулсан номын сан нь шатаж байгааг сонссон хаан гүйж очоод гал дундуур зүтгэсээр Дамбиг түүмэр дундаас гаргаж ирнэ. Маргааш нь хаан бүх төшмлүүдэд цуглуулж урд шөнө номын сан түүмэр тавтаж чухал судар бичиг алга болсон тухай мэдэгдээд тэрүүн төшмлийн гарыг харуулж "Танд гэмт хэрэг хийсэн бол улмөр хизээж битгий үлдээж вэ" гэж хинж хэлж байгаагүй юу гэж асууна. Төшмөл өөрийгөө буруугүй гэж мэдсэн боловч Дамби тайгнуудын дундаас гарч ирээд "Миний сонссон хоолой мөн байна. Дамбиг амьд байгааг хараад төшмөл гайхнаа. Аз болоход Дамбигийн үүргэвчэнд байсан зузаан ном тэрний амийг аварсан байж." Хаан төшмлээс яагаад ийм зүйл хийх болсныг нь асуухад тэр өвдөгсөгдөд хэлнэ. "Хэрв энэ шин үсэг бичиг, шин соёл манай улсад тархвал залуу хүмүүс өв уламжлалаа орхиж улс орныг сүрлийн ирмэгт авчрах болно. Би үхэхээ сайхгүй. Харин ирээдүг маань сүрүүлж мэдэх эмх замраагүй байдал бий болохоос айж байна. Та эсэргүүцсэн ч би үүнийг заавал хийх болно. Учир нь би энгийн ард иргэд залуучуудын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн хаан гэж түүхэнд үлдэхийг хүсэж байна. Бид өөрсдийн нүдээр харж чадахгүй ирээдүгээс яагаад айх ёстой гэж мөнхөс намайг цаазална уу? Би хүмүүсийг алдаа гаргасныхын төлөө цаазалдаг биш. Харин уучлдаг хаан байх болно" гэж хэлээд хаан төшмлийн амийг хэлтрүүлнэ. Удалгүй үйл бүрхэж жусан улсад бороо ороход Дамби явхаар шийдлээ. Тэгэд тэр тосгоноор орж найз нөхөдтэйгөө салах ёс хийгээд эцэст нь хаантай уулзаж номноосоо хэдэн хуудас урж өгөөд "Ирээдүйд бүгд танаар бахархах болно. Тиймээс та зорьсон зүйлээ заавал хийгээрэй" гэж хэлнэ. Тэгээд тэр хоёр хамт очдог байсан далайн эрэгт очоод сүүлийн удаа үнсэлцэн. Тэгээд хаан "Би чамайг заавал олох болно. Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч хамаагүй" гэж амладаг. Удалгүй Дамби нөгөө шалбаагийн дотроосоо гарч ирээд шалгалтын цаг нь хараахан болоогүй байгааг ойлголоо. Тэгээд тэр энэ удаад айлгүйгээр шууд шалгалтын танхим руу явж очино. Тэгээд шалгалтаа амжилттай өгөөд гэртээ ирдэг. Гэртээ ирсэн Дамби ээжигээ харсан даруйдаа хагартлаа баярлж ээжигээ чангаар тэрвэрнэ. Тэр явдлаас хойш мань Дамби тис өөр хүн болжээ. Тэрний амьдралд хандах хандлага бүхэлдээ өөрчлөгдөж хүмүүст ч өөрөөр хандах болсон байлаа. Дамби гэрийнхээ оролцох CEO-д ажилд оржээ. Нэг орой найз нь ирээд тэрний зурсан түүхэн сэдэвт комик ном нь интернетээр алдаршиж байгааг хэлээд баяр хүргэлээ. Тэдний ярилцах зурагтаар гарч байсан дуучин залууг Дамби хааны хөгжимчин байсан залуу мөн болохыг таньдаг. Тэгээд тэр цагаас хойш баггүй хугацаа өнгөрлөө. Нэг өдөр Дамби гадаа явж байтал гэнэт бороо асгарлаа. Дамби өмнө байсан шалбаагийг хараад болгоомжтой гიშгэж үзсэн ч аз уулахад өнгөрсөн л явсангүй. Энэ үеэр нэг залуу ирээд тэрний дээр шүхэр бариад зогсно.
Дамби гайхаад хартал өмнө нь эзэн хаантай яг адилхан залуу цогсож байлаа. Би чамайг олох гэд хайж байлаа. Тэр нэг өдөр чи автобусын дотор явж байгаад шүүхрээ мартаад явчихсан. Би чамд өгөх гэсэн ч амжаагүй. За тэгээд мань хоёр бие биенээ ширтэж зогссноор кино маань конец фильм. За энэ хүрээд энэ галзуу хөрхэн сонирхолтой киноны тайлбар маань дуусч байна. Учрах ёстой хүмүүс учирдгаа гэдэг нь одоо энэ юм болоо да тийм ээ. Блогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. За тэгээд энэ галзуу хөрхэн сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Та нар маань галзуу баг хүүгээр автомашин барьцаалсан зээл авмаар байвал 8011 8080 8012 8080 дугаард холбогдоод ярилцаад үзээрэй. Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага. Замун дугаарын хамтрагчаар Unitel-ийн дараа төлбөрт Plus багц хамтран ажиллалаа. Хэрв та Unitel-ийн урьдчилсан төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plus багцыг санал болгож байна. Та датагаа илүү ашиглаад утсаар нэг их ярдуу байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөрийнхөө хэрэглээнд тохируулаад хүсснээрээ багцаа бүтээж болно. Бүр ярианы ирэхгүй зөвхөн датагаа тултал нь авна гэд зохиож болно л гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чинь чимнэлттэй, ашиглахад чинь амар. Яаж вэ гэвэл Unitel app-ыг татаж аваад дугаараа оруулж нэвтрээд л болоо. Та нар маань тэгээд муу буруугаа буюу галзуу кино сувгаад дэмжих хүсвэл саба дараагүй бол саба, адарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хангу киноны тайлбараар ирэхэд уулзцгаая. Нэрэ галзуу анимашн сувагт маань шин тайлбар орсоор л байгаа шүү. Та нар маань саба дарж, лайка дарж дэмжихээ мартуу. За тэгээд дараагийн тайлбараар уулзтлаа. Түр баяртай.